Хүмүүс бидний өнөөгийн амьдрч буй дэлхийн ертөнц ердөө 100 жилийн өмнөхтэй харьцуулбал гайхамшигт хамаагүй амархан илүү дэвшилтэд болсон. Технологи бидний өмнөөс салхаж хэмэл оюухан хүмүүсээс төрүүлцдэг бид түүхэнд үр дүн байгаагүйгээр тав тухтай амьдарч байна. Гэвч энэ бүх амар амгалан чөлөөт амьдралын цаана декарбон үннийг бид анзаарсан ч хүлээн зөвшөөрөхийг татгалзаж байна. Хүн төрлөختөн бид улам сүл доройтолд орж дотроосоо өөрсдийнхөө зуудаж буй зүйлдээ баригдан идүүлж байна. Хэрэг энэ байдал цаашид нэг хэмжээ үргэлжлэвэл хүмүүс удалгүй устж өгөө болох аюулын ирмэгтэй. Түүхийг эргэн сөхөд 100 жилийн өмнөх жирийн нэг хүн зөвхөн хоол хүнсээ олж авахын тулд шаргуу хөдөлмөрж газар хагалж ан хийдэг байжээ. Тэдний хүч чадал зөвхөн булчин биш харин сахлаг бат төвчөөж оршижээ. Идэх гэдэг ойлголт нь тэр өдөртөө амьд үлдэж байна гэсэн ойлголт болсон байж. Харин өнөөдөр бид дэлгэцний ард сууж хуруугаа хөдөлгөөд гэрийнхээ хаалган дээр пицца хөрвүүлдэг болсон байна. Галтгооны ширээн дээр жинхэнэ хоол биш үйлдвэрийн бүтээгдэхүүн тавигддаг болсон байх нь үнэхээр харамсалтай. Тэгвэл үүнийг гэрчүүдийг харьцаая. Их Монгол улс, эртний солонгосчууд, Японы эзэнт гүрэн, арабчууд, францчууд, Египтүүдийн хоол хүмсэн дан сахлаг батаас үрдэжээ. Грекчүүдийн хоол хүмсэн дан далайн, усан үзүмний дарс, бүхэлдээ байгалийн бүтээгдэхүүн гэх мэт. Эдгээр хооллолтоор бидний үг дэдс бие дижээж, шашин шүтлэхээрээ сүнсээ дижээж байжээ. Бид анх байгальд бий болж эртнээс байгалийн амьтад байсан. Бас эртний хүмүүсийн органик хооллолт нь тэднийг сэтгэлийн хаттай, хүчтэй болгоход зохицсон. Харин өнөөгийн хүмүүс байгалийн бус харин нийгмийн амьтад болсон билээ. Хэдийгээр илүү боловсралтай мөн технологитойч биеийн хувьд хэтэрхий сул дор болсон байна. Өвчнөд амархан ороогдож, стресс давамгайлж өөрсдийн амьдралын хэм маягийн үр дагаварт айжмаар доройтож байгаа нь харамсалтай нь өд түмэн юм а. Хүн төрлөختөн хамгийн тухтай гэтээ эмзэг үдээр ирсэн байна. Тав тухтай амьдралын сул тал юу вэ? Хооллолт нь буруу, тасал хөдөлгөөр маш бага, технологи, хэмэл оюуханд удаанаар суурилж буй, сошиал ертөнцид баригдан бүхэлдээ автсан амьдралын хэм маяг бидний яг ямар ирээд рүү хөтлөж байна вэ? Түүхэн гүрнүүд яагаад, яаж, хэрхэн дэлхийг байлдан дагуулж чадсан бэ? Тэдний үндэсний хоолны ард юу нуугдж байгаа бол яг ямар дасгал хөдөлгөөн бэлтгэл сургуульд тэднийг хараатын амьтдаас аимшигт олгож ирсэн болоо. Хэрвээ бид дасгал хөдөлгөөнийг хосуулж чадвал юу өөрчлөгдөх вэ? Энэ үнэхээр тийм чухал юм гэж юу? Энерги, биеийн хүч, оюун санаанд хэрхэн нөлөөлөх вэ? Хэрвээ бид өнөөгийн буруу хэм маягаар цааш тамдирсаар байвал гарч болох үр дагавар эрсдэл нь хэр ноцтой явах вэ? Ганц өөрийн хүчээр бус харин шашин шүтлэхээр үүнийг засч залруулах боломжтой юу? Хүн төрлөختөн бид үнэхээр энэ байдалтай хувьсан өөрчлөгдөх нь зөв үү? Бид үнэхээр чадах уу? Хүмүүс алдаагаа ухамсарлах нь хэр хүндрэлтэй байх болоо? Эдгээр асуултын хариултыг өнөөдрийн бичлэгнээсээ олж авцгаая. A Explained. Өнөөгийн дэлхийн ноёрхож буй амьтад яалтчгүй хүн төрлөختөн юм юм а. Гэвч бидний хамгийн том дайснуудын нэг бодит тайвал нь гаднаасаа тийм ч амар харагдахгүй ч дотроос хүчтэй нөлөөлж буй нэг зүйл нь маргаангүй буруу хоолт юм билээ. Бүр өдөр бүр тэр ч үхэл бараг цаг тутам мэдэж би төргөн хоол, үйлдвэрийн бүтээгдэхүүн, усгүй болгосон шүл, бэлэн гомь, боловсруулах үгүйс. Та удаж гин үү? Эдгээр нь таны биед юу хийж байна вэ? Эдгээрийг эзсэрээ байвал таны булчин, зүрх, дархлаа. Тэр ч үхэл сүнстэй найжмаар чимээг өхөн доройтдог. Бие махбод талаасаа та сул торой сэтгэл санаа муужирч оюун ухаан мэдрэлийн тохиолоо илт бус хэлбэрээр алдаж потенциалтай нь өгөж байна. Процесслогдсон хүнсэн сахар, давс, химийн бодис, транстос, нэмэлт, хуурай бус амтлагчаар дүрэн хитэх сахар нь инсулины сүржилт үүсгэж чихрийн шижинд хүргэнэ. Транстос элдв химийн бодисууд нь цусны судсыг бүгдэж тарих зүрхэнд аюул учруулж байдаг. Мөн хоолны буруу температурыг барьж, буруу савнд хадгалах нь хорийг улам бүр нэмэгдүүлж байдаг. Монголын сургуулиуд мах, сүү, өндгийг хит баг температурээр байлгаж бактериудыг устгах чадахгүй 5 дугаар ангийн хүүхдүүд ч мэднэ. Буруу хооллолт нь хүнийг зомби шиг болгодог. Зомбийн шинжлэх ухааны үүднээс боломжгүй л дээ. Гэхдээ хүмүүс өдөр бүр идэж буй буруу хоолтоос олж доторх зүйлсэнд доройтсон яг л амьд үйт боловч амьд биш юм шиг болж байна. Шинжлэх ухааны талаас буруу хооллолт нь эсийн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлдөг. Сахарыг хэм хэмжээнээс ихтүүлэх нь үрмсэл үүсгэж эс хурдан хөгшөрөхөд хүргэдэг. Бид анх үүсэхдээ агнаж, хөдөлж, бэлтгэж амьдрахад зохицсон. Харин өнөөдөр бид сууж амар амгалан сонгосноор өөрсдөө дороотулж байна. Орчин үеийн хүмүүс сул дор болсон. Тав тухыг сонгож, өдөржин шүнжин сошиал ертөнцид донтон жинхэнэ дэлхийн ертөнцийг ажмаар ардаа орхисон. Харин хоол бол зүгээр л нэг энерги бишээ. Энэ нь тарих тэмдэг. Хоол бол амьд үлдэх урлаг. Эртний томоохон гүрнүүдийг давмгаалт ярд нэг нууц бий. Жишээ нь Солонгос, Тэгш хэм, Дэг жоо,
хоолбор хэмжсэн бүрэн хадгалсан байдаг. Чин солонгосчуудын хувьд хизэж зүгээр нэг хачир байсангүй. Тэдний амьдралын технологи дайн өвлийг тавж гарах түлхүүр гэж. Үүний ардаас маш их сахилга бот дагалдаж үйж мөн тэрл бүхний ард өдөртөж байгаа зүйл нь хоолтын хипхоп тахиандаа соёл. Бүгд системтэй хугацаатай янагддаг. Яг л тэдний хоолтой хэрхэн хяндаг шиг. Хужаа, ангөрөн, ин, манж. Гэвч орчин үеийн хятад үүнийг технологийн өндөр хөгжил, соёлын ялгарал, амар амьдралыг дагаад ямар хор хөнөөл аюул эрсдэл ирж болохыг COVID-19 өвчин дэгдснээр дэлхийд даяар боттой жишгээр харуулж чадсан. Хитэх хэрэглээ, хурам чамд дархлаагүй бид юу тохиолдгийг харуулж чадсан. Тэдний соёл нь одоо зөвхөн сошиал ертөнц, баярын үеэр л амьд байгаа. Ром. Тэд дэг журмын мангасууд байсан. Дайчд болгоноос авахуулаад бяцхан хүүхдүүдийн хоолны норм нь будаа бяцлаг гэх мэт. Яг л хүчтэй төгс урт хугацаанд тулдахад зориулагдсан мэт. Харамсалтай нь яг л босод гүрнүүч тэдний дэг журам айжмаар хүчиж нурангад оржээ. Тансаглал хидэх шунал таашаал тэдний аваа хүчийг ялж чадсан. Ромыг босгосон хол Ромыг устгасан. Тав дахь хамгийн хүчрхэг эзэнт хөрнүүдийг ч устгадаг. Япон. Тэр жижиг арал дээр энгийн атла асар их хүчтэй. Үнэнч байдал эх орног их сэтгэл зүрх хүнээс хизээж гарамгүй их зориг итгэлээд тэд загас будаа ногоёдож авдаг байв. Тэд хоолой хөндлөдөг, юунаас илүү хөндлөдөг. Хоолж явахдаа сургаал сонсож байгаа мэт. Тиймээс тэд хамгийн урт тасалдаг. Биеийн хөдөлгөөн, хоол, үе соёлоо тэд одоо хүртэл алдаагүй явж байна. Арабчууд болон станууд, Казахстан, Кыргызстан гэх мэт. Тэгээд Сауди Араб, Кувайт. Сүлд төрсөн сүнснүүд өдөр нь халуунаар, шөнийн туршгүйтэн тэд ч гэсэн хоолоо мөн адил дээдэлдэг. Коран судалт жимсийг 14 удаа, үзмийг 11 удаа, оливыг 6-аас 7 удаа, хоолтын дэг жумраг тодорхой хэм хэмжээгээр дурдж заасан байдаг байна. Талх, ус, бандер. Энгийн юм шиг боловч тийм муур амьсгал боломж олцоотой хүмүүсийн хувьд бурхан мэт. Мөн Рамадан зүгээр ч нэг мацаг бишээ. Тэсвэр, итгэл, сэтгэлийн дасгал. Ийм тэд өсвөлэн биш харин өөрсдөө эзэлж удирдах чадсан. Маяачууд. Тэд байгалийн бүтээгдэхүүнд ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр эрдэнэ шимийн системтэй хэрэглээгээ амьд байгальтай уялдсан байдаг. Байгалийн тэнцвэр алдагдаж, колоничлол үйлдвэрийн үе тэднийг бүрэн сүрүүлсэн. Тэгвэл дасгал хөдөлгөөн гэж юу вэ? Өглөө бүр бид бүгд нэг сонголтын өмнө зогсдог. Өнөөдөр хөдөлгөөн их үү? Эсвэл маргааш болох уу? Энэ сонголт хэн нэгний амьдралыг 5 жилийн дараа өөрчилнө гэж сонсогдохгүй байх боловч амьдралын хамгийн том өөрчлөлтүүд яг ийм жижиг шийдвэрээс эхэлдэг. Тэгвэл хоёр төсвөр амьдралтай хүний туугийг хай. Ариукагийн түүх. Хөдөлгөөнгүй амьдралын үр дагавар. Ариука бол 28 настай офисын эмэгтэй. Өглөө шууд өлийн илгэн дээр кофе ууж, ажил дээрээ суугаа байралтай 8-аас 10 цаг, оройн гэртээ очиод шууд Netflix үзээд маргааш би дасгал хийнэ гэж хэлсээр 2 жилиг өнгөрөөжээ. Түүний биед нь аажмаар ямар өөрчлөлт гарсан бэ? Урууны булчин суларч, гар, мөр, хүзүүн хөшж эхэлсэн. Тархины цусан хангамж нь багасч, ядрамтгай болсон. Шүн унтахт нь нойр нь мудаж, жин амархан нэмэгдэж эхэлсэн. Суудлын ажил хийдэг хүмүүсийн нас баралтын эрсдэл өөрийн насныханаас 24-с 35% илүү өндөр. Ивч Ариука энэ өөрчлөлтийг анзаарч чадсангүй. Учир нь бүх зүйл аажмаар мэдэгдэлгүй эхэлсэн. Харин энэ бол Ацхүүгийн түүх. Ацхүү бол 30 настай энгийн залуу. Өөрийгөө дасгал хийдэг уу, ягаад гэвэл өөрийгөө завгүй, амждаггүй гэж боддог. Нэг өдөр тэр 10 минут талхаж эхэлжээ. Зөвхөн 10 минут. Тэр өдрөөс хойш тэр паркт зүгээр нэг ч өдөр алгасалгүй алхаж эхлэв. Нэг сар өнгөрсний дараа 10 минут талхдаг байсан бол 20 минут. 20 минут талхдаг байсан бол 40 минут. Ингээд аажмаар сайжирч эхлэв. Өдөр бүр 30 минут алхах нь зүрх судасны өвчний эрсдлийг 30% бууруулдаг. Чихрийн шижингийн эрсдлийг 40% бууруулдаг гэх байдаг байна. 3 сарын дараа Ацхүү фитнес бүртгүүлсэн. Эхлээд гантелта дасахгүй, цээж нь болроос төвхөж байв. Өдөрт 30 минут гантел өргөж, 7 хоногт 4 өдөр явдаг байв. 3 сарын дараа 5 кг булчин нэмж, өөхөнд 4-өөс 5% буурсан. Ацхүүгийн амьдрал мөн зөвхөн гадаад төлхөөрөө биш, дотоод ертөнцөөрөө ч өөрчлөгдсөн байна. Дасгал хөдөлгөөний бол бидний биед юу тохиолддог вэ? Нэгт зүрх судасны систем идэвхжиж эхэлнэ. Зүрх илүү эрчимтэй цусыг шахна. Судаснууд тэлж, даралт хэвийн тогтно. Цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ огцом нэмэгдэнэ. Хоёрт тархин уугнаа шиг супер гоомж шилжинэ. Дасгал хийх үед допамин, серотонин,
норопинефрин гэсэн давруу тархинд идэвхжиж сэтгэл санааг өргөж өгдөг. Энэ нь яагаад бэлтгэлийн дараа бид амар тайван хөнгөн болдгийн шалтгаан билээ? 3-т булчин задрахаас дахин нөхөгдөх. Тэрнээс илүү хүчтэй болох. Бэлтгэлийн үед булчин гэмтдэг. Харин бие түүнийг засаж илүү зузаан, хүчтэй булчин бий болгодог. 4-т өөх халилт эхэлнэ. Бие илүү төлөөхөө энерги болгож хуургана. Инсулины мэдрэмж сайжирт, зэн хаасалт, эрс нэмэгдэх болно. 5-т нойр сайжирна. Дасгал хийх нь унд хуйг төсвөржүүлдэг. Иймээс 3-7 хоногийн дараа нойр мэдэгдэхүйж сайжирдаг байлаа. Дасгал нь зөвхөн биеийг биш, амьдралыг бүх зүйлд нь өөрчилдөг, мөн нөлөөлдөг. Энэ бол үнэхээр сонирхолтой хэсэг, хамгийн сонирхолтой хэсэг. Дасгал хийдэг хүмүүсийн орлогын түвшин дунджаар 14% өндөр, ажил дээрх бүтээмж 25% илүү, өөртөө итгэл 60-аас 70% өссөн байдгийг судалгаа харуулдаг байна. Яагаад? Учир нь сахилга бот бий болдог, зориг тодордог, тарих илүү өдөржин төвлөрдөг, сэтгэл зүй тогтвортой болдог, эрч хүч ихтэй хүн илүү боломж олж хардаг үлээ. Дасгал хийхгүй бол юу болдог вэ? Бие амьдрах горимоос хэмнэх горимд шилжиж бүх систем удааширдаг. Дасгал биднийг яагаад ингэтэл нь өөрчилдөг вэ? Учир нь хөдөлгөөн бол хүний биологийн үндсэн хэрэгцээ. Хөдөлгөөнгүй бол бид жинхэнэ утгаараа эвдэрч эхлэх болно. Дасгал хийднээр бидэнд яг юу ирдэг вэ? Эрүүл зүрх, эрүүл тарих, сэтгэл санаа тогтвортой байдал, илүү урт наслалт, илүү их амжилт, сайхан харагдах бие. Яагаад яг одооноос өнөөдрөөс эхлэх ёстой вэ гэж юу? Учир нь бидний биед дараа нь гэж зүйл байдаггүй. Өнөөдөр эхэлсэн алхам 5 жилийн дараа өөрийгөө бүтээх болно. Гол санааг нь дуу шиг тодорхой хэлнэ. Хөдөлгөөнгүй бол амьдрал унтрана. Хөдөлгөөнтэй бол амьдрал асна. Дасгал бол зөвхөн биеийн өөрчлөлт биш, хувь хүн болох зам. Эхлэхэд 10 минут л хэрэгтэй. Choose